одоо тоглолтын одоо гол ринг буюу А рингэн дээр явж байгаа юм тоглолт байна. За ринг бол энэ дэлхийн орос тэмцээн бүтэн 3 рингэн дээр одоо зэрэг явж ингэж одоо дөнгө гаргадаг. За Балдотын маань ихэнх одоо тоглолтууд бол бас энэ А рингэн дээр болж одоо ингэж үргэлжилсэн. За А рингэн дээр болсны одоо онцлог бол А рингэн дээр одоо болж байгаа тоглолтуудыг өдөрт одоо 4 цагийн хугацаатаагаар супер спорт гэж энэ сансрын одоо кабель телевизээр дэлхийд одоо шууд одоо 4 цаг дамжуулсан. Энэ бол одоо энэ спортын хөгжүүлэх сурталчилгадаг томоохон үйл явц. Нөгөө талаас одоо Монголын тамирчдын тоглолтыг одоо дэлхийд даяараа үзэж ялангуяа төрүүлсэн хүмүүсийн одоо Монголын төрийн дуулалыг одоо гурантай одоо энэ дэлхийд даяараа одоо цацуулна гэдэг бол бас томоохон спортын арга хэмжээнд одоо миний томоохон үйл ажиллагаа одоо болсон. Үр дүнтэй юм үйл ажиллагаа болсон гэж бодож байгаа. За ингээд төгсгөлийг харагдаж байна. За Болдот бол ер нь ойрын зайдлаар нь гараараа их хвчлэх оноо авах. Ялангуяа дундын зайд. За сая бол бас их энэ дээр туршлага харагдаж байна л да Оросын тамирчны. Хөлөөр бол хамж болдог. За сая зүүн хөлийн цогцолтолыг хүчтэй боллоо Оросын тамирчны. За яг одоо цэвэр орсон бол ер нь бас их хүнд байдалд орж ер нь тоолож ер нь магадгүй коогоор авч болохоор юм цогцолт хийлээ. Ингэж болоод ч юм бас мэдрэмж. За сая урдгарын бас хажуугийн цогцолтыг хүчтэй боллоо. Тэгээ шүүгчийн дээр сануулж Бэйлиний дотор талаар бол цоглоо гэсэн юм сануулж өгч байна. За эргээд ингэж ишгэлж байгаа. Энийг бол Оросын тамирчин бол үнэхээр одоо мэрэгжлийн өндөр түвшинд эзэмссэн ажиглагдсан. Удаа дараасан 3 ч удаа юм дараасан юм хүчтэй цохилт Болдот ирсэн. Хамт ингээл бэлтгэл хийсэн найз нөхөд бэлтгэл хийлгсэн багш нар тусалж дэмждэг гэдэг ингээ ар гэрийн ер нь тамирчин хүний ар гэр нь бас их тусалж дэмжиж байхад ер нь ихсэн юм л да. Ар гэр туслах тий аав ээж тэгээ хань олон дүү төрөө нэрт ер нь их баялж явдгийн миний бүх ар гэр ар талыг ер нь авч явдаг намайг бүхэл талаар дэмждэг. Жиасаал ингээл бэлтгэл хийчихэл орж ирээл ингээл гэртээ дөнгөж зүгөө бараг л үрж ядсан ламтай орж ирэхэд л бараг ор тасаад бэлтцсэн. Аль хэдийн гэрийнхэн бол хоолоо игээд идсэн. Намайг жиасж байгаа хоол идэггүй гэдгийг мэдж байгаа. Тэгээд тэр бүгдийг бол ингээд цогцолоод ингээд байж идэг та. Олимпийн үлгийн нутаг Грекийн Кофу арал дээр болсон кикбоксing дэлхийн аврал шалгаруулах тэмцээнд Монголын кикбоксд 3-тай өөрийн төрийн далбайг мандуулж төрийн дууллаа гიშгэлүүлж чадсан юм а. Үлзий хотын их баяр Наран тул клубын тамирчин 2004 оны кикбоксing улсын аварга 2004 оны кикбоксing дэлхийн аваргын мөнгөн медаль боксing улсын шгшээ аваргын гишүүн. Манай багийнхан бол яг нэг хүн шиг нэгэн бүхэл байсан. Тийм яг л нэг гэр бүл явж байгаа юм шиг тийм сайхан байсан. Би 2003 оны боксing дэлхийн аваргад оролцож исэн. Тэгээд сая 2004 онд энэ кикбоксing дэлхийн аваргад оролцлоо. Бас их ялгаатай маань их олон төрлөөр олон дэвжээнд дээр болт юм байна. Тэгээд хөллөөр өшгөлж байгаа болохоор бас их хэцүү байсан. Энэ хөлмөл бас нийл хөндөр болоод өвчин болоод тийм тохиолдол байсан. За энэ хоёр маань энэ дэлхийн аварга шалгалт тэмцээний 55 кг-ийн жингийн одоо фул контактын төрөлд хөтсөрөн өрсөлдсөн. За эхний одоо тулаана одоо Оросын холбооны улсын өдөмөртийн одоо өөртөө засхорны тамирчин Александр одоо Чаустай одоо онолтоолон тааран одоо энэ тоглож байгаа тоглолтыг та бүхэн үзэж байна.
За энэ улаан одоо толгойн хамгаалалттай улаан одоо өмдтэй тамирчин бол одоо Монголын тамирчин хоёр. За цэнхэр өнгийн өмсгөлтэй тамирчин бол Оросын холбооны улсын одоо өдөрмөртийн өөртөө засахны тамирчин одоо Сергей Александр Чаус. За Чаусын хувьд бас анхудаага биш одоо хоёр дахь удаага дэлхийн аварга тэмцээнд оролцож байгаа. Энэ хоёроос бол дуршлагаар илүү ийм тамирчин байлаа. За сая энэ хоёрын зүүн гарын одоо шулуун цогцолтыг амжилттай боллоо. За энэ дээр бас энэ хоёр маань бас их тийм мэдээлэл авч одоо тэрийг авсан мэдээлэл одоо энэ тоглолтын тактикт хэрэгжүүл тоглох дээр их сайн ийм тамирчин байлаа. За урд нь бид нэр бас энэ тактикийн хувьд бас ярилцчихсэн. Цөөхөн мөртлөө одоо оновчтой хөлбөрөөр одоо өрсөлдөгчсөн оноо авах, хөлийн цохилтоор одоо өрсөлдөгчөө тогтоож жагаад гараахын одоо үндсэн цохилтоор оноо авах. Ийм одоо хөлбөртэй тоглосон. Энэ дээр бол бас маш зөв одоо тактикийн хөлбөрөөр сонгож тоглож байгаа надад энэ ажиглагдаж байна. За Оросын тамирчны хувьд бол Чаусын хувьд бас бие ерөнхий хөгжил, за тэгээд техник хурд, за тэгээд тэмцээнд бэлтгэлсэн бие одоо ерөнхий бэлтгэл бол их өндөр хэмжээнд ийм тамирчин байлаа. Дээр нь одоо энэ кикбоксing тэмцээн бол Оросын холбооны улсын улсад бол их олон зохиогддог, олон тэмцээнд орж одоо тамирчтай туршлагажуулдаг орсон хөндлөлт дээр бол их гайхалтай ажилладаг ийм баг. Тэгээд дээр нь бол энэ дэлхийн аварга тэмцээнд Оросын баг бол хамгийн олон хүнтэй хамгийн хүчтэй баг байсан. Одоо Оросын баг бол нийт 140 гаруй хүнтэй. Одоо багаараа дэлхийн аварга тэмцээнд бол багаараа үнэхээр хол тасархай төрүүлсэн. Дөрөв тоглолт хийсэн. Өвчтөөр өрсөлдөж. Сүүл тэр финалийн орслээсэн да. Ер нь бүгд их чигдсэн хүчтэй байсан. Финалд орстой тоглож байгаа чинь жоохон дуршлаг тутаж ингэж доогоороо ингэж хавируулаад тахимдуулаад нилээд унсан. За энэ одоо 2 дугаар үеийн тоглолтуудыг эхлэх өмнө одоо ажил гаргаж байна. За би Оросын тамирчдын тухай бас жоохон тодруулъя. За Оросын тамирчны 140 гаруй хүнтэй ирсэн. Дээр нь одоо Оросын баг гэхэд дотор одоо 70 одоо өөртөө засах орныг одоо багтаасан юм том одоо баг ирдэг. Жишээ нь одоо энэ өдөрмөрт байна, Саха улс байна, Туваа улс байна, за Халимаг улс байна. Дандаа одоо Оросын нэр дээрээс орж тоглодог. Гэвч одоо тус бүрдээ аваргаш шалгаруулж тус бүрдээ одоо өөртөө засах орны одоо аваргууд ирдэг. Үнэхээр бас хүчтэй ийм одоо баг ирдэг. За энэ 2 дугаар үеийн тоглолтын дээр энэ хоёр маань илүү одоо темптэй ажиллаж байна. Нэг төрөөс ажилласнаас илүү одоо хурд гаргаж одоо ингэж ажиллаж байна. За энэ тамирчны маань манай багийн хамгийн залуу тамирчин. Өс хэридүүтэй 18 настай энэ тамирчин байгаа. За энэ хоёрын үед бол их үнэхээр насны үед бол их залуудаа орно. 18 настай. Анх удаага одоо дэлхийн аварга тэмцээнд орж байгаа. Гэвч бол их гоё маш амжилттай ингэ тоглосон. Өөрийгөө өдөртөж, сэтгэл зүйн хувьд их өөрийгөө гоё зүг бэлтэж, дээр нь одоо энэ хоёрыг бэлтсэн одоо багш дасгалжуулагч нар бол түүнд бол ихээхэн одоо бэлтгэлжилтийн хувьд их зөв маш бэлтгэлийн сайн хангасан. Энэ ташрамдаас энэ хоёрыг бэлтгэсэн багш нарт бол ажлын бас өндөр амжилт төсмөр байна. За энэ нэг тамирчны амжилт бол бас маш олон хүний одоо хөдөлмөр үр дүнгээр бий болдог. Одоо түүнийг одоо ивент итгэгч, за тэгээд багш дасгалжуулагчид тийм ээ зардал мөнгнөөс эсвэл асар олон одоо давааг туулж энэ дэлхийн аварга тэмцээнд оролцдог. Энд бол дэлхийн аварга тэмцээнд бол хамгийн холоос хамгийн үнэтэй зардал мөнгөөр ирдэг баг бол Монголын баг байдаг. Энийг бол бас дэлхийн холбоос ойлгож бас тусал дэмждэг. Энэ ташрамд бас энийг өдөрчтэй хэлмээр байна. За дээр нь одоо энэ удаагийн багийн ахлагчаар одоо цагдаагийн ерөнхий газрын дэргэд хүч спорт хорооны дарга одоо Бархасгай багийг ахалж авсан. Үнэхээр бас баг ахалж явж байгаа хүн бол бас тийм нуруулаг, нөмөр нөөлөг байх хэвээр. Тэмцээн дуусаа тэгээд бид орой байранд очиод хоолоо ичээд тэгээд орой яриа хийхэд манай энэ нарийн мичгийн дараагийн алтан бүр ах маань их юм хэлж өгсөн. Оновчтой мөртлөө цөөхөн тийм хөлбраар оноо авах. Жишээ нь урд хөлөөрөө жийж тогтоож жагаад урд гараар ингэж цогч оноо авах. Энийг хэлсэн. Тэгээд би яг маргааш нь энэ техникийг хөлбрийг хийхэд маш боломжтой байсан. Тэгээд тэрүүгээр бас их оноо авсан.
За энэ хоёр маань дэлхийн аварга шүд тэмцээнд нийт одоо 4 тоглолт хийсэн. За эхний одоо тоглолтоо бол энэ өдмөртийн өртөц орны тамирч Александр Чаустай. За хоёрдугаар тоглолтоо Оросын холбоо